Эцэст нь орой минь төргийа. Орой минь төргий. Тэгээ манай сүүцтэйс нэвтрүүлэг юм эхэлж байна. Тэгээд өнөөдрийнхээ нэвтрүүлгийг эхлүүлээ захим хаягаад танилцуулж өгч бодож байна. Манай радиогийн маань вебсайт маань www.md1.radio.com сайтаа. Тэгээд Facebook хаяг маань Mongolian Diaspora гэсэн нэртэй байгаа. Facebook page маань Mongolian Diaspora Internet Broadcasting гэсэн нэртэй байгаа. Мөн та бидний нэвтрүүлгийн дүндор болон бас нэвтрүүлгийн дараа ч гэсэн та нэвтрүүлгээ дамжуулаад өөр хайртай хүмүүстэй мэдчилгээ өргөх гэсэн зурагтай юм уу видеотой өргөх гэж байгаа л манай имэйл хаяг руу энэ файлыг явуулаарай. Имэйл хаяг нь md1radio@navel.com гэсэн байгаа. За тэгээд бидний сүүцтэй нэвтрүүлэг юм. Тэгээд бүгдээрээ YouTube-аас танилцсан. YouTube хэлэг байгаа. За YouTube-ээр та нэвтрүүлэг гэдэг давтлууд үзэхээр бол зай аваад MD1 зай аваад радио үзчих юм бол та манай бичлэгүүдийг үзэх боломжтой байгаа. Тэгээд өнгөрсөн нэвтрүүлгүүдийн нэгэн дахиндээс үзэх боломжтой байгаа гэдэг их таатай байна. Тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэг Солонгост ер нь амьдрал яг ямар байдаг лээ. Магадгүй Солонгост байхгүй хүмүүс үзэж байж магадгүй ирэх гэж байгаа хүмүүс ч юм уу тий. Тэр хүмүүстэй зориулаад Солонгосын соёл бидний ойролцоо соёлоод байдаг бас эсрэг ямар сонирн бэ гэсэн соёлууд ч гэсэн байдаг анхаарах зүйлсүүд эдгээр зүйлийн талаар ярилцах гэж байна. Та ч гэсэн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлээрэй гэж хэлэх байна. Тэгээд нэвтрүүлгийг хийхэд өр бүтээлийг сонсох гэж байна. Тэгээд дуучин их шиг талаа зөрөгт нарын хамтарсан дуулсан хайртай хүндээ хэмэх урамтайлыг бүгдээрээ сонсоод иргэд студид олццгаая. Угэр досхи харин түхээ Дулахан аригчэн тавмар би байж Хүсэл дөрөнч бүтэхгүй энэ дуртай
байхгүй шүү. Эргээд уулзлаа баяртай уулзнаа ч юм уу тийм мэдлэгээ төдий тийм өөрийгөө илэрхийлэл байсныг нь надаас эхлүүлээд бас бусад надад аягүй сонимоос учраас гадаад оюутнуудаас бас асууж ирсэн. Тэгээд бид нар ч ялгаагүй харин тэ аягүй хүлээж исэн гэж ярьжсэн. Тэгээд эргээд бодоход инээдтэй ч гэсэн яхаа аргагүй өөр зүйл энгийн хэрнээ аягүй өөр зүйл. Тэгээд бас хоолоо эзнэ гэж мэдэлдэг штэ тийм. Ямар хамаа байна. Миний хоолоо эзэн идээгүй яах гээд байгаа нь мэддэхгүй. Тийм авч өгөх гэмөг хандлаар идээгүй гэж хэлсэн ч авч өгөхгүй эзэн гэж хэлсэн ч нэг ялгаа байхгүй. Тэгээ анхандаа учир нь олох гэж нэлээд зүтэрчсэн. Тэгээд тэгээ одоо бол айгүй ойлгохдаг болсон байна. Гэтэ яг нөгөө нэг анх яг ингээд хэл сурч байхад энэ юудад байхдаа хоолоо эзэн үзсүүчаад эзэн заримдаас дараа энэ жоо ингэсэн хэдэн гэдэг тэгэхээр ч юм уу тийм тэгвэл хамт хооллолтой ч юм уу тэгээд хамт хоолж ижсэн тохиолдсондоо байгаа яг хүн болго өөр учраас тэр мэдчилгээнд байгаад байгаа хэрнээ одоо хэр зэрэг одоо дотн байж юм уу тэрнээс шалтгаалаад арай өөр юм шиг надад санагддаг штэ. Надад нэг удаа нэг юм зүйл тохиолдчихсан. Нэг хүн надаас асуухгүй тэгэхээр нь би яг юу гэж хариулснаа санахгүй ямарсан эзэн идээгүй аль нэг л хариулсан байж таараа. Тэгээд эргээд надад юу бодгдсон бэхээр тэр хүн надаас өглөөний цагаа уусан уу гэж асууж байсан юм чинь. Тэгээд тэр хүнээс би эргүүлээд асуухыг тэр хүн хүсэж ирснийг нь сөүлд нь гэж мэдэрсэн л тээ. Нилээн яваад удааг байж хэлээгүй зүгээр мэдрээд. Тэг яхаа нөө би ингээ асууж байгаа учраас чи надаас эргүүлээд асуугаарай гэсэн нэг тийм хүсэлт байсан юм шүү. Тэгтэл би эдсэн идээгүй нэг нь хариулчаал тэгэл өнгөрцөн. Гэтэл нөгөө хүн явцын донд өглөө цайгаа аваагүй тодорхой болсон байна. Би эргүүлээд нөгөө хүнээс асуух хэрэгтэй байсан юм байна. Нөгөө төр тэр хүн бас асуужныг бас хүндэтгэлтэй хандаж яасан бэ санаа тавьж байгаатай ялгаагүй. Миний хувьд ч гэсэн тэр хүн бас санаа тавьд тийм их хүсэж байгаа хта гэдэг хэлсэн ч би заавал юм авч өгөөгүй гэсэн тэр хүний сэтгэл нэг цатах гээд байгаа юм шиг. Тийм байсан байна гэдэг бас мэдрэх үе байдгаа. Тэгээд эргээд харахад мэдчилгээ ч гэсэн ард нь их утга учиртай өстой нөө жансантай гэдэг юмнууд байна шүү. Нөгөө нэг улс ормын мэдчилгээ шал өөр байдаг шүү дээ. Үнтэй адилхан солонгос хэмжээний мэдчилгээ нь хоол эзнэ ч юм уу тийм мэдчилгээ байдаг байна. Яа тэгээд сүүлийн үед солонгос нэлээд халуун болж байна. Тэгээд солонгос ч гэдэг Монголоос айгүй халуун болсон юм шүү дээ. Тэгээд солонгос сүүлийн үед юу их зарагдаж байна гэсэн чинь гартаа барьж авч өгдөг. Зөөврийн сэнс. Нэг хэсэг зөөврийн батарей буюу power bank нэлээд хүн болгоны гарт орсон бол одоо өстө хөгшин залуу гэлтгүү жижиг сенс барил явж айгүй халуун байна те гэцгээгээ. За халууны тухай танихгүй үнтэйг яриаг хэдэн цаг ярьж болмоор ийм нээлттэй сэдв болчихсон. Тэгээд хүүхдүүд ч гэсэн цүнхнээсээ ээж аваасаа салахтай миний сенсийг ялуу гэж нэлээд нэхэж авч байгааг нь харлаа. Тэгээд зарим бас нэг 2 настай ихч гэрэл нөхөн дээр зогсчихсан байхгүй гэсэн чинь хоёр биенийхээ сенсийг харснаа гэл нэг нь нөгөөдөө гайхуулж байна. Миний ингээд 1 2 3 гэсэн хүчин янз чинийх яаж юм гэхээр нөгөөх нь минийх нь асаал унтраал нэг ч тэгж тийм үү минийх бас энэ нь ингэдэг гэл нэлээ юм гайхуул цагаас эдрийг нь харахтаа. Тэрийг бас нөгөө нь яаж димэлдэ штэ. Одоо цэнгэлдэг ч юм уу тийм батарей ордог юм яа. Тэгээ бас ширээн дээр тавьдаггүй гэж бас байна. Бас тийм бэлээ. Би халуун болохоор ч яг энэ чиглэлийн бизнес нэлээд одоо өргөсөд тийм өмнө төрлөөр хийдэг чинь. Тийм. Өнгөрсөн жил болохоор сенс байдаг хэрнээ жижигхэн утасныхаа нөгөө нэг одоо цэнгэлчнийхаа оролт руу ингээд зогсдог. Жишээлбэл нөгөө одоо нөгөө зөөврийн батарейнд ингээд хийж байгаа юм. Жижигхэн юм нэг эмнэлүүдээс хийсэн энэ жил арай бас шунгуу болцсон юм шиг надад анзаарсан шүү дээ. Тэгээд тэр 1 2 3 хүртэл байна гэх. Тийм. Ширээн дээр тавьждаг аваа явж байхад авсаархан юм сэнсэд бас гарсан байна. Тэгээд сүүлийн үед бас яг ийм шинжилэл одоо энэ нийгэмд байгаа тайлбар техник технологид ч гэсэн аюул шинжилэл бий болж байна. Тэгээд сая шинэ ерөнхийлөгч гарснаас хойш IT тал дээр аюул судалгаа шинжилгээ болоод сургалтыг маш сайн хийгээрэй гэсэн тушаалыг таньснаар ер нь энэ IT сургалтууд нээлттэй хийгдэж байна. Тэгээд залуучуудын хувьд ч гэсэн ажлын байрны хувьд IT-ийн аль улсад ороод очсон. Өөрсдийнх нь солонгосын боловсруулсан санаа, технологи, техник айгүй их байгаа гэдэг утгаараа ажлын байр ч гэсэн их байна гэсэн судалгаанууд бас гарч ирж байна. Тэгээд солонгосыг харсан чинь сүүлийн үед бол хөлөг онгоц үйлдвэрлэлээр энэ тэргүүлж байгаа улс бас ган хайлуултаараа дэлхийн эхний 3-т ордог. Тэгээд автомашин үйлдвэрлэлээр болохоор тэргүүлэгч 5 орны нэгтэнд багтж байна гэсэн судалгаа бас гарсан маа.
Ерөөдөө яг тэр чиглэл рүүгээ айгу сайн хөгжингүү шүү дээ тий. Тийм, ер нь яг альч улс орнуудын дунд яг IT буюу техник технологийн хөгжлөөр нэлээд урд давхиж яваа. Тийм улс орны нэг яхаарахгүй Солонгос байгаа. Тэгээд Солонгосыг яхаад өмнөд Солонгос, хойд Солонгос гэж ярьсан. Мэдээж бид нэр сая өмнөд Солонгосын тухай ярьлаа. Хойд Солонгосын хувьд бол цөмийн зэвсгэл нэлээд сайн судалгаа хийгээд тийм туршилтаа хийгээд байгаа. Ааха. Яаж баг зардлаар их сайн цөмийн дэвсийг үйлдвэрлэх үү? Ааха. Тэр талаар тий. Тийм. Тэгээ ер нь бас яг улс гүрний одоо шим твийн хооронд ч гэсэн яг энэ зөвхөн цөмийн зэвсэг гэдэг энэ зүйлийн талаар бол хойд Солонгос нэлээд сандрагж байгаа хүмүүсийн чихийг сартайлгаж байна. Бас зарим хүмүүс айдсын мэдтэй байгаа зүйлс нэг байгаа. За тэгээд бид нар бол яг хойд Солонгос ер нь одоо төлхөө ярих Солонгос байна. Өмнөд Солонгос байгаа. Тэгээд сүүлийн удаас 3 сар хүмүүсээ хийрж штэ. Тийм 3 сараар ирж байгаа хүмүүс ялангуяа аяллаа виз авч байгаа ч гэсэн бизнес хийж байгаа хүмүүс болоо. Тэгээд ажил хийж байгаа хүмүүс байгаа. Тэгээд бизнес хийж байгаа хүмүүстэй зориулаад бас хэлэхэд ер нь сүүлийн үед яг бизнесмэнүүд маань яг костюм, пижак ер нь эрэгтэй хүмүүсийн хувьд бол яг костюм байгаа те. За ингээд цагаан цамц хөвшлээ ингэж өмсөж байгаа эмэгтэйчүүдийн хувьд бас ялгаагүй хослолоодыг өмсөж байна. Юпиг даашин өмсөж байгаа. Тэгээ зарим тохиолдолд ресторанд орохоор бол гайгүй л дээ том ресторан. Харин хүлээн авалт нь. Тийм хүлээн авалт дээр бол гайгүй. Тэгсэн хэрнээ эднийх чинь нөгөө нэг аялал хүртэл байдаг шүү дээ. Амттай гуанснуудын одоо маршрут хүртэл гарчдаг. Яг юм амт чанараараа танигдсан газрууд зарим тохиолдолд жижигхэн байна. Нэг бол том байлаа ч гэсэн хүмүүсээ газар суулгадаг. Намхан ширээ те. Ийм ресторан, хоолны газрууд ихтэй байдаг учраас ялангуяа та бизнес хийхээр бизнес уулзалтаар эсвэл чухал юм уулзалтанд ирсэн бол магадгүй Солонгос хүмүүсээр нөгөө хоол гэдэг соёл нь аягүй чухал учраас таны хоолн дөрж магадгүй хэрэг болцсон цагт нь хоолны цагт ойролцоол та яах арга бас утсан дээр анхаарах хэрэгтэй байх нэ. Тэгээ эмэгтэйчүүдийн хувьд ялангуяа юпг богино богинохоос илүү за өмсөн ч урт юпг ч юм уу. Тэгээ шалан дээр удаан тийм албан ингээ удаан ингээ шалан дээр суух тохиол гарахтаа аль хувцад нь бэлдээ нэвтээх юм билээ бас хүмүүс харахад ч гэсэн гэж бас бодолцож сонгох хэрэгтэй шүү гэж Ямар ч одоо ширээ сандалтай сайн гадаг боломжтой шүү дээ. Тийм болохоор наан тазантай 2-3 талтай бодож үзээд буцаа сайн сайн зөв сонгож очих хэрэгтэй болох нэ. Яг сүүлийн үед метронд ч гэсэн хүмүүс тамны буйг нөмрөг аваа явдаг болсон шүү дээ. Суугаа явахтаа хэмжигтэй нөмрөг. Тэгээд Солонгосоос ер нь метро унаанд суугаа явж хахад ийм халуун болцсон үед маш хүчтэй кондишн ажилладаг байгаа. Нэг юм болохоор кондишн айгүй хүчтэй ажиллаж байгаа хүүхдүүдийг анхаарч байгаа шүү дээ. Тийм. Автобус, метронд суух юм бол та гинт халуун байж байгаа хүүхэн байгаа таниад магадaltaй учраас та цүнхэндээ заавал нэг одоо нөмрөг ч юм уу, цамц ч юм уу, бүтээлч ч юм уу тийм юмтай явчих бол ялангуяа удаан яг тэгэхээр ханаад хүч гэдэг шүү дээ. Тийм боломжтой байна. Тэгээд зуны ханаад ч нэг удаа идэх шүү дээ. Тэгэхээр энэ чинь 100 болохоор нэг одоо агаар жуулчдын ханаад гэж хэлдэг шүү дээ. Кондишн ханаад гэж одоо огцон гадаа халуунд байж байгаа гинт нөгөө кондишн цаазыг орчих. Тэрнээс болоод ханаад ирчих магадлал өндөрлөлттэй учраас ирээд удаагүй монголчууд маань бас мэдэхгүй ирэх магадгүй бах тийм. Сайхан сэрүүхэн байна гэж байгаа мэдлгүй дараад ханаад ямар сэрүүхэн юм бэ гэж сэрүүхэн газар байж байгаа халуун газар шууд аваад болохгүй бахны. Тэгээд албаны хувцсан талаар нэг хайхтар шаарч юм уу? Цагаан болгаагүй. Ягаан ч юм уу? Өчргөө тад өнгөрсөн. Өчргөө бүр цэцэг навч эсвэл нэг гялтгаар тийм хувцсуудыг ер нь хүмүүсгүй зайлсхийдэг байгаа тийм болохоор монголчууд бол яг айгүй нэг чөлөөтэй өмсчдөг штэ. Өөртөө гоё харагдаж байна гэж бодож явах юм бол албаны ч бай, хувийн ч бай ажилдаа ингээ өмсөө авчдаг. Харин Солонгосын хувьд болохоор айхтар тийм хурц тод өнгийн хувцс том гоёл чимэглэлийн зүйлсийг хэрэгэлдэггүй шүү гэж хэлэх нь магадгүй энд тэгж хэрэгэлдэггүй учраас таныг тэгээ өмсөд ирсэн байхад өөрсдийнхөө хүн чинь өөрийнхөө нүд өөрийнхөө ойлголтоор хүлээж авах учраас буруугаар ойлгох магадaltaй учраас таас Солонгос хүнтэй уулзах гэж байгаа бол заавал Солонгост гэлтгүй Монголд ч бай өөр улсад ч бай яс заншил нь өөр л юм чинь таас бодолцож үзээрэй гэж хэлэх байна. Тэгээд яах вэ? За тэгээд нэг бизнес гэж ярьсныхаас бизнес уулзалтын талаараас ярих гэж бодож байна. Чи бизнес уулзалтанд орчуулна гэж үзсэн үү? Нэг 2 удаа. Би нуур амьсгал ямар уур амьсгал айгүй хөцтэй шүү дээ. Яг л үдчих ажил хэрэг ярьж байгаа учраас айгүй албаны ярьж байгаа учраас тус тустай шууд ярьж дээ.
энэ талаас тастус гэж яхад нөгөө талаас чинь тастус байх хэрэгтэй. Дунднаас өөрөө бас тастус ингэж орчуулах хэрэгтэй байдаг. Өмнө сонголт маш их ажигтай. Тийм. Тэгээд аюу сайн хүндэтгэл хэлбэр аюу сайн ингэж ярих бол тэр хүмүүцэндээ одоо нөгөө буруу гараад боломжтой. Орчуулагчаар дамжуулаад одоо би өөрөө яг тэр үг аюу сайн зүйлсийг маш их бод тэр хүнд нөгөө Монгол хүн ч юм уу солонгос хүн ч юм уу би биэнд нөгөө буруу ойлголцох боломжтой учраас аюу сайн зөв үгээ бодож ярих нэг чухал санагдсан. Тэгээд бас хөсөлтсөн аюу тийм санагдсан. Яг тэр би юу орчуул хийж байгаа хамаа намайг гоцлож болохгүй яа. Тэр чинь бизнес учраас аюу сайн одоо хоцсондаа анхаарах хэрэгтэй юм шаардлагатай байдаг байна. тэглэгээ хаа тэгээд бас ер нь яг аль ч улсад орно гэсэн бизнесүүд уулзалтанд орж байгаа бас ялангуяа орчуулга гэж байгаа бүрстэ хамаг анхаарлаа төвлөрүүлээд зарим хүмүүс юм бол зөвхөн үг яриан биш үйлдэл нас юм хэлж яадаг тийм болохоор асаа үнтэй ялгаагүйгээр үг хэл болоо хувц үйлдэл дээр бас анхаарч явах хэрэгтэй шүү гэж хэлсэн. Тэгээд дээрэс нь тооны хувьд тоогоо бас солонгосч жоохон өөр байдаг штэ. Тэгээд тийм болохоор тоо бол бусад мэдээллүүдийг маш сайн шаархтал бичиж аваад орчуулга хийж явах хэрэгтэй байдаг. Тийм болохоор та бас яг орчуулагч нар ч гэсэн ажиллаж явах хэрэгтэй шүү гэж хэлэх байна. Тийм. Тэмдэглэх зүйл бас айгүй сайн тэмдэглэж авахгүй бол дунднаас алдаж гэх зүйл маш байдаг. Тэгээд зарим бас нөгөө нэг бизнесмэнүүд орчуулагчийн буруу орчуулж байгааг мэдэхгүй учраас айгүйх нь үл ойлголцоо гардаг шүү дээ. Тийм болохоор хэрвээ та бизнес уулзалтандаа хин нэгнээр орчуулж байгаа бол та өөрийнхөө чухал гэсэн зүйлсийг дахиж эргээд нэг шалгаж асуудаг штэ. Ингэж ярилцсан, ингэж ойлгосон. Дүгнэлт нь ингэж хөрлөө. Асуудалгүй үедээ ойлголцсон мэддэг нэг шалгадаг. Тэгж байх юм бол орчуулагчаас олж асуудал гарахгүй гэж бас хүмүүс одоо туршлага дээр авч үнсэж хэлсэн байгаа. Тийм. Тэгээд орчуулга гэдээ ярьсан чинь сая бас нэг юм санаанд очлоо. Юу гэсэн чинь хизээлээд өнгөрсөн энэ намар бишээ хавар одоо андарч байна. Хавар би орчуулганд явж байсан ахгүй гэсэн чинь тэр орчуулганд явж байсан хүн өмнө нь солонгос ирээд бас орчуулга хийжсэн юм байна. Хийлгэжсэн байл нэг хүн гэсэн чинь хаалганы хэмжээ илүү цонхны хэмжээ илүү авах гээд тэр орчуулагчаар утсаар ингээд яриулаад компани захиалга хэлсэн гинэ. Тэгсэн чинь хэмжээг нь буруу аваад яана. Айгүй олон бүтээгдэхүүн буруу хэмжээтэй гараад буу юм болсон гинэ. Тэгээд тэр орчуулагчтай айгүй онцгүй байсан. Надад ерөөс таалагдаагүй. Тэр орчуулагчаас болж айгүй их хөнгөөр шатсан гэдэг ярьж байгаа байхгүй. Тэгээд бас яг хэмжээний дагуу хийх ёстой байсан тийм хэмжээ нь алдагдчихаар тэр их бүтээгдэхүүн бүгд ингээд бүрэн сахил хийсэж байгаа юм шиг бөөм алга болчихж байгаа байхгүй. Яагаад гэвэл солонгосоос бараа бүтээгдэхүүн Монгол руу оруулж ингээ юм хийнэ гэдэг чинь бас хүмүүс шаардлагатай байгаа хэрэг шүү дээ. Тэгээд тэр болгоноос айгүй сайн зүй орчуулах бол айгүй их алдагдал өөрөө хариуцлага хүлээхгүй тодорхой эсвэл хүлээгч байсан юм мэдэхгүй л те. Тэгэхдээ бас айгүй чухал зүйл учраас би биендээс Монголдо одоо би биэнд айгүй сайн ээлтэйгээр айгүй сайн зөв орчуулах бол бас жоохон асуудалтай санагдсан. Тэгээ бас яг нэг юм уулзалтч бай, бизнес уулзалтч бай. Тэрний дараа нэг олноороо хамт хоолнд орох айгүй бас чухалчилдаг штэ. Тийм. Хэшиг гээл те. Зарим заавал гадны гэлтгүүгээр байгууллагагүй хүмүүс ч гэсэн доцроо баг хамт олноороо хилцээрэй ч юм уу. Хэшиг буюу яг олноороо хоолнд орох айгүй чухалчилдаг. Тэгээ магадгүй тас тийм зогонд өргөцсөн бол таныг бас нэлээ чухалчиж хүлээж авчин тантай нэлээ хамтарч ажиллах саналтай байгаа юм байна гэж тэг нааштайгаар хаалт тийм цаашдаа хоол явъя л гэсэн утгатай зүйл шүү дээ. Тийм ер нь хоол яв хамтдаа явъя гэсэн мессеж яасан зүйл байгаа байхгүй. За тэгээ иймэрхүү уулзалтанд магадгүй маш олон төрлийн одоо дирекцивтэй хүмүүс явж явах тохиолдолд хамгийн өндөр тушаалт нь хүн нь одоо өрөөнд төрүүлж авах өрөөнд бол ширээнд суухдаа ширээнд төрүүлж одоо суусны дараа бусд нь сууч юм. За магадгүй ингээ хүмүүс орж ирээ суудсан байдал гаднаас нэг дарга орж ирсэн бол кинон дээр зөндөө гард юм дээ. Нэр хэлбэр бас ширдэг. Тэр донд магадгүй та ганцаараа үлдчихээ дээ. Хүмүүс бас хамт илээ. Басаараа гэж хэлэх байна. Энэ хүмүүсийн нөгөө хүндэтгэл хэл ярианд нь солонгос хэлтэнд нь хүртэл байдаг учраас үйлдэл үйл занд нь гэсэн хүндэтгэлийн айгуу чухал тийм зүйлс байдаг учраас таас
шоконд ороо суугаад илгэн чи юу болж байгааг гэлдэггүй босоолаа хүмүүстэй хамтлагаал басаад яхаас тийм хоолн дээр бас нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр би сая саналаа юу гэсэн чинь хамгийн дээд албан тушаалтай ч юм уу хамгийн ахмад хүн эхлээд одоо савхаа ч юм уу халдваа ч юм барьсны дараа савхаа халдваа бариад хоолоо идэхгүй бол бас тэр одоо ёс чудаггүй бизнес нэг харагдах боломжтой учраас хамгийн настай эсвэл хамгийн өндөр тушаалтай хүн эхлээ хоолоо идээд эхлүүл за хоолоо идцгээ гэж хэлээл халдваа ингээд савхаа ингээд авах юм бол та ингээд хоолоо савхаа ингээд бариад хоолоо идэх нь шүү дээ. Тэгэхгүй бол бас төрүүлээд бас ингээд авч болохгүй. Уустаа сайхан харж индэж өгнө гэдэг чинь болохгүй нь шүү дээ. Эсвэл хоёр адилхан захирал сууж байвал хоёулаа алей хоолоо идэгээс ирсэн нэг ярьж чад хамт хоолоо идэж болох юм. Тэгэхээр манай монголчууд чинь ялангуяа бизнес ирж байгаа энд нөгөө хэлгүй одоо эндхийн соёлыг мэдхгүй Монголоос шууд ирж байгаа бизнесмэнүүд чинь заримдаа тэр зүйлүүдийг бас мэддэггүй шүү дээ. Хэлчихгүй бол мэдхгүй. Тэгээд бас өөрөө жоох эвгүй байдалд ордог ч юм уу те эсвэл нөгөө солонгос хүмүүс нь бас заримдаа ойлгодог л та яа л юм чинь өөр улсын өөр хүн өөр соёлтой гэдгээс мэддэг учраас тийм тал бас байдаг юм байлээ. Тэглгүй яах вэ? За гэх мэтчлэн бизнес уулзалтанд бол янз янзын анхаарах зүйлүүд зөндөө байна. Чи хэр их тийм уулзалтанд очиж орчуулга хийж вэ? Яа би чинь тэгэл сургуулаараа л явж исэн болохоор нэх хатар олон бол тэгэж явж байгаагүй яг нөгөө бизнесийн гэрээ хийх орчуулга өөрөөс баг хийж үзээгүй. Зөвхөн нөгөө гэрээнтэй холбоотой орчуулга хийжсэн болохоос яг чиний ярьдаг 2 талаас тас төс гэсэн тийм орчуулгаар хийж арай л амжаагүй явнаа. Тэгээд боломж гарвал бас хийнэ гэж бодож байна. За үзэл бодлын хувьд болохоор солонгосын онцлог гэж байгаа даа шүү дээ. Ер нь нэг гадаадын нөлөөлөл нэг хятар автаад байдгүй, ороод байдгүй. Тэгээ энийг би бас юун дээр анзаарсан бэл ирээл шууд энэ хүмүүс чинь бид нар чи их англи дуу сонсдог штэ. Тийм штэ. Тэгээс нэ Shakira Britney Spears гэлингээл NSYNC гэлингээл нэлээд дээр үеэс их ингээл сонсоод ирсэн хамтлагууд одоо хүртэл ингээл те байдаг. Гэтэл солонгосын хувьд болохоор өөрсдийнхөө л K-pop-ыг сонсдог. Айгүй нөгөө үнэнчтэй. Тий, аюу нь их оронч гэж их оронч гэж юм уу? Эсвэл нэг улаарцсан тийм юу ч юм уу те. Ер нь бас тийм нэр сэрхэн хаяа нэг англи дуу сонсоо явж байгаа хүмүүс байдаг. Тэгээд асуух юм бол ямар сайн дигдэг санагддаг ш. Тэгэхээр өөрөө хэдэн жил гадаадад сурсан. Тэр үедээ ингээд дуртай болцсон ч юм уу тиймэрхүү маягаар цөөхөн хүмүүс байхыг харж ирсэн. Дээрээс нь солонгос бараагаа айгүйх авахыг хүсдэг штэ. Тийм. Өөр айгүйхаа одоо нөгөө бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ дэмждэг. Одоо хоёлаа бодож штэ. Тийм үндэсний үйлдвэрлэл аюу дэмждэг болохоор хүмүүс ч гэсэн айгу нүүр бардам санал болгодог. Өөрсдөө ч гэсэн уян солонгосынх юм байна гэж авах дуртай. Тийм улс байгаа. Үзэл бодлын хувьд бол нэг тийм. Тэгээд эдийн засгийг харахаараа ер нь дотоод руугаа чиглэсэн эдийн засагтай. Тийм болохоор өөрсдийнх нь бараа бүтээгдэхүүн гэсэн маш сайн гүдэг зах зээл дээр өөрсдийнх нь нас мөнгө нэлээд сайн эргэлдэж идэг улсаа харин Монголын хувьд гаднаас дийлэнх нь ингээ хамааралтай гадагшаа ер нь бас сүүлийн үед нэлээд чиглэж эхэлж байгаа. Тэсэл хэмээл солонгостойгоо E-Mart-д Монголын цэцэргантай жүүс байгаа штэ. Тий. Гэх мэт Монгол одоо яг эхэлж байгаа. Уян солонгосын хувьд болохоор нэлээд эрт дээр үеэс гадагшаага экспорт гаргаж байгаа ч гэсэн өөрсдийнхөө бүтээтгүүнийг өөр одоо үндэсний үйлдвэрлэлд дэмжих дотгошоогоо чиглэсэн эдийн засагтай болсон. За тэгээд энэ хэсэг дээр бас коммент ирсэн байна. Юу гэсэн чинь нандин чимээ лавж ав. Өөрсдийнхөө өв соёлыг батжуулж чадсан л газар л та гэдэг байна. Яг үнэ. Тэгээд өвлөн солонготой бас баярлаа. Тэгээд ард чинь явж байгаа дуугаж авсан басгачвал явж байгаа чинь тас устгах гэдэг наа гэж байна. Баярлаа. Үүлээ гэдэг баха нэг гой санагдсан. Солонгоо гэсэн үүлэн гой санагдсан. Үүлэн солонго гэдэг аюу гой нэртэй. Тийм шүү. Тэгээд яг эргээд харахад чэжүүдүүд хүртэл монголчууд дайрахад энэ зүйлс гарч ирж ирсэн. Ингээд өөрийнхөө улсын биш юмыг хүртэл ингээд мөрийн баримтаа ингээд үлдээсэн байхад яхаа аргагүй яг нандин чимэл хавж байгаа юм маань хэлснээр өөрсдөө гэсэн өвийг маш сайн хадгалж авч үлдсэн. Энэ улс байгаа. Тэгээ одоо ч гэсэн зарим тохиолдолд Япон болон бусад улс орн өөрсдийнхөө гэсэн эзүүлсийг олборлолт олцсон бол тэрийг авах тал дээр айгүй төргөн шуурхай ажилдаг оруулж ирэхээр бөөн баярлдаг тийм улс байгаа. За тэгээд бас хамт олон дотор байх гэдэг айгүй сайн мэдрүүлж чаддаг. Хамт олон ямар чухал вэ гэдгийг ер нь айгүй хамт олон
сүг хийж ярих бас болох юм те. Нэг хүүхдийн одоо буруу хэл нэг ангид тэрчээр нөлөөлдөг. За нэг сургуульд гарсан асуудал ч юм уу тэр нь эргэн тойрноос ахуулаад ер нь Солонгосын одоо боловсролын яамны яг ийм систем нь маш сайн нарийн учраас нөгөө сургуулиудаа нэлээд сайн нөлөөлдөг. Энэний тод шиг юм бас ив эмэгтэйчүүдийн сургуульд нэг хүүхдийг шалгаад өгөөч гэсэн энэ шаардлага маань явсаар асуудал томорсоор өнөөдөр Солонгос шинэ хэрэглэгчтэй болсон маш чинь буух хэмжээний бүр тэгээд тэрний цаанаага маш олон хүн баригдаж маш олон тийм далд үйл ажиллагаанд ил гарсан тийм болсон. Тэгээ нэг хүний тэр үйлдэлээс төсөөлөө. Тийм. Тэгэхээр яхаа аргагүй энэ улс үндэстэн тэр чигээрээ нэг хүний нөлөө, нэг хүний үг тэг яваандаа яг л үнэн бол эргээд яг ялдаг гэдгийг хэлж чаддагтай ялгаагүй эргээд нийгэмдээ нөлөөлж чаддаг юм нөлөөтэй тийм нөлөөллийг бий болгосон юм улс үндэстэн ард түмэн гэж харж байгаа. Тэгээд магадгүй хэрэв тийм биш байсан бол тэр сургуульд гаргасан шаардлага, санал, хүсэл тэгэл аагүй байна, гайгүй байна ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээл дахиад дарагдаад өнгөрөхөөсөн бол тэгээгүй учраас тэг ялангуяа эмэгтэйчүүдийн сургууль гэдэг утгаараа эмэгтэйчүүд дотроо их өрсөлдөөнтэй байдаг штэ. Энэ өрсөлдөөн бас байсан учраас яваандаа яг хүмүүс олширсоор яг энэ санал, энэ шаардлага нэлээд томд хүрсэн байгаа. Тэгээд яг тэр одоо ерөнхийлөгч болсон тэр зүйлийг хахтаа би бас юу мэдэрсэн бэ гэхээр маш сайн нэгдэж чаддаг болсон юм байна. Нэг буруу зүйл ингээ харчих юм бол тэрний хадлаа эцсээ хүртэл ингээ нэгдэж чаддаг. Буулгахтлаа ингээ нэгдэж чаддаг болсон ард түмэн байна гэж бас харсан л наа. Яг тэрийг бол айгуу сурвштай зан чанар санагдсан. Тэгэл яг миний удаас нийлхэл юм боллоо штэ энэ ард үгээр л тий үгээр хэлээд дуусгаар нэвтрүүлгийн цагаа нарийн дэндүү баг тэгээд жигсаал болсон штэ. Жигсаал дээр жоохон хөвгтүүд хүртэл хамт аав ээжтэйгээ зогсож байгааг нь хараад сэтгэл хөдлөсөн тий. Тэгээд мэдж байгаа ч хүүхдүүд байгаа, мэдгүй ч хүүхдүүд байгаа. Зарим тохиолдолд хүүхдүүд 10 жилийнх нь форумтайгаа хичээлээ тараа шууд бас тэр жагсаалд орж исэн уюуд ч гэсэн олон байсан. Тэгээ энийг нь харахтаа үнэхээр яг энэ улс үндэстэн яг их орныхоо төлөө, эрхчлөөний төлөө, өөрсдийн их ашигын төлөө ямар их одоо хүүхэн болгон өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлдэг, бас хариуцлагатай ханддаг. Тэгээ үйлдэл гаргаж байгааг нь харахтаа бас вау гэж бас гайхсан. Бахархмаар суралцмаар санагдсан. Яг үнэн тийм. За ингэж коммент дээр маань хараа. Солонгосчууд үндэсний үйлдвэрлэлээ тэгтлээ дэмжиж байдаггүй штэ. Гадаад интернет худалдаа их хэрэгэлдэг гэдгсэн байна. За тийм байж болох юм. Энэ олон сая хүмүүс дунд чинь янз янзын хүмүүсд байгаа. Гэтэ миний анзаарсаар за чи бас өөрөө анзаарсан гэж магадгүй. Миний анзаарснаар бол нэлээд үнсэрхэг улс орныхоо зүйлийг үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг улс орн гэж бас хардаг. Яагаад гэвэл дэлгүүр торонгууд тэр төмөн бараан дундах 70-80% нь ерөөдөө Солонгос made in Korea байдаг шүү дээ. Тийм. Тэгээ барыг үлдсэн 29-28% нь Японч хятад, Бельгийн хятад байдаг. За миний хувьд ч гэсэн ялгаагүй хэлэхэд анх иржсэнийг бодвол яг сүүлийн үед бол багассан л та. Гэтэл бас дийлэнх нь байгаа гэж итгэж जैन Солонгос бараа бүтээгдэхүүнийг авч худалдаж авч байгаа хүмүүс хичнээн цөөрлөөгээд арайч дийлэнхийг давж чадахгүй байхаа гэж бодож байна. Тэгээд нараамаас хайл хотод байд юм болоо. Бас эргэн тойронд тийм хүмүүс бас байсан юм бол яг харахгүй сүүлийн үед бол Costco орж ирлээ тийм. Costco салбар дэлгүүрүүд орж ирсэн байгаа. Тэгээд IKEA бас орж ирсэн байгаа. Том корпорацийн том дэлгүүрүүд орж ирснээс хойш ер нь нэлээх тийм гадны бүтээгдэхүүн дээр хэрэглэх хүсэлтэй. Ялангуяа залуучууд аюултай нуртай болсон шүү дээ. Яагаад гэвэл одоо эдний залуучууд чинь Европ аяг их аялалд явж гин, суралцахаар явж гин. Ер нь Американ дээр мод хүртэл байдаг шүү дээ. Байдаг учраас яг тэнд сурж байгаад ирсэн оюутнууд хүртэл байдаг учраас яг тэдний одоо Европ зүйлүүдийг хэрэглээд сурцсан хүмүүс Европын зүйлийг захиалж авч хэрэглэдэг ч юм уу тийм зүйлүүд байгаа байх гэж бодож байна. За тэг өргөжлүүлээд юу вэ? Коммент унших юм бол нандин чимээг лавжаа маань ингэжээ. Өмнө Солонгос дэлхийд экспортын хэмжээгээр 5 дугаарт импортын хэмжээгээр 7 дугаар байр эзэлдэгээ. Тэгээ өмнө Солонгост төвтэй үндсэн дамнсан корпорациуд бий Samsung, Hyundai, SK, LG, Lotte, Hanjin, Kumho гэдэг дуусан гих зэрэг импортод чиглэсэн хэдэн компани
дэлхийн нийт бүтээгдэхүүний 90% бүтээдэг юм байна лээ гэж бичиж Тийм явуулсан шүү. байна. Тийм яг үнэн тийм. Одоо сүүлийн үеэс ханаа гэж орж ирж байгаа. Ханаа корпорац Монголд ч гэсэн айгүй их орж ирж байна. Тэгээ ер нь яг энэ ирчгээрээ бас үргэлжлэх байхаа гэж бодож байгаа. Солонгос ингээ анзаарах юм бол энэ их олон корпорацууд, байгууллагууд бас байгаагийн цаана судалгааны бас маш олон байгууллага хамт олнууд байгааг анзаарсан. Тэгээ судалгаан дээр үндэслээд өөрсдийнхөө амийг маш сайн зарж борлуулаад ашиг олохоо олон явж байгаа санагддаг. Тэгээд Монгол залуучууд ч гэсэн сүүлийн Солонгос судалгааны юм газруудад их сургуулийнхч бай, хувийнхч бай газрууд ажиллаж байгааг нь анзаарахтаа бас гадны хүмүүсийг авч ажилуулах хэмжээний гэдэг чинь бас тэр чинээгээр хүрээгээд хэлж байгаа байгууллага гэж бас харж байгаа байхгүй. Тэгэхээр энэ олон мундаг байгууллагуудын ард бас энийг нь судалж идэг нарийн зөв тодорхой одоо дүгнэлтийг статистикийг гаргаж байгаа байгууллагууд байгаа учраас энэ байгууллагуудын амжилтанд нөлөөсөн байхаа. Тийм, тэглгүй яхаа яг судалгаа хийж байгаа хүмүүс ч гэсэндээ маш өөрөөр гүйцэтгсэн байх гэж бодож байна. Тэглгүй яах вэ? За, инкуш шалтан хоёуг суралцах зүйл олон шүү гэдгийгсэн байна. Тэгээд за инкушийн хувьд суралцсан зүйл юу байна? За, юу олж харсан байна? Мөн үзэж байгаа таны хувьд ч гэсэндээ юу суралцсан байна? Яг Солонгост амьдраад Солонгос хүмүүсээс сурж байгаа зан чанар ч юм уу те сурж байгаа давуу тал мэдээж сул тал муу тал байлгүй яг тэр дэндээс сайныг олж хараад сайн зүйлүүд сурсан зүйл юу байна? Энэ талаараа хуваалцах болно шүү манайхаа. Надад анх ирээд Монголоос өөр зүйлсүүдийн нэг нь хулгай маш бага. Оо яг үнэ. Би бүр гайхсан шүү. Нэг юм мартчихад тий. эргэж чүүд авах тийм тэр бүр анх сонсдоо би хичээсээ сонссон байхгүй. Өө яана тэнд санал дээр гадаа юмаа үлдээч цүнх гэжсэн нь ууд гэж бас л нэлээд чухал юмд байсан гэж байгаа байхгүй. Тэгээ хэдэн цагийн дараа анзаараад тэг гүйжчихэд аваад ирсэн. Тэр тухайгаа ярьж байгаа байхгүй. Тэгээд ямар сони Монголд чинь хажуудаа байгаа юм битэл зөвхөн дотор байгаа юм хүртэл хүн байж байгаа чинь алга болчихдаг байсан гэж үгээд надад тэрийг анх хүлээж авахад өөрөө нөгөө биеэрээ нэг мэдрэхээс одоо нүдэрээ харахаас өмнө хүлээж авмааргүй чи ямар сони тийм боломжтой гэж өгөөж бас бодож байсан. Тэгээд сүүлийн үед ч гэсэн яг мэрсэр хулгай байдаг ч гэсэн ер нь маш бага. Европын орнуудад ч гэсэн нэлээд байдаг бол Солонгосын хувьд л нэлээд бага. CCTV ч юм уу те эдгээр зүйлс нь нэлээд сайн байдаг болохоор би яг энэ хулгай гэдээ ярьсан чинь бас би суцаа алга болгож байсан баг. Алга болгох чижтэй автобусын дотор орхиод буцсан. Германаас үнснээ мэдээгүй. Тэгээ бүр сүүлд нь би уцаа яалаа гэж бодсон чинь автобусын дотор өнөссөн байсан юм шиг. Тэгээ бүр ингээд залгаад авахгүй. Тэгээсээ нүдүүдэд байгаа байхгүй. Нилээ орой штэ тэгсэн чинь бараг сүүлийн автобус ирсэн байлээ ирж илээ яалаа. Тэгээд тэгсэн чинь аз уулж автобусныхаа жолооч утсаа авч тараад нөгөө автобусын дотор дуурайдсан олоод авчихгүй юу. Оройсон мал тэр хүн оройсон байсан болохоор автобусандаас нилээд хүмүүс байсан лээ тэр үед. Тэгээ яана алгуулсан байх үү яана гэж бодоод залгаадсан чинь ашгүй нэг Солонгос автобусын жолооч нь аваад тэгээд энэ автобусны бааз дээр хурц ихэд авчихаа дээж байна гэд. Тэгээ бааз дээр ноч авч ирсэн санчлаа саяас. Тэгээд энэ тал дээр ч гэсэн айгуу давуу талтай. Тэгээ сайхан бас яг нэг хүн төрөвч орхицныг нэг жоохон хөхөд жолооч сайн нэг хүн ингээд төрөвч унаад үлдээ гэд гарчлаа гэд. Тэгсэн чинь гяс жолооч наагатай. За нэг өршөөлөгч маань өршөөлөгч ярьдаг тийм төрөвч үлдээч чи хайвал энд байгаа шүү гэд. Тэгсэн чинь нөгөө цаанаас нь шууд станцаар ярьж байгаа юм чинь бид нарт шууд сонсогдоод за ойлголоо мэдлээ. Тэгээд энд бааз дээр ихээр бааз дээр үлдээчээрээ. Энийг сонсож ихсэн айгу шуурхаа байгаа байхгүй. Хүн мэдсэн даруудаал тэгэл тэдэн цаг үед тэнд явсан автобусан дунгаачихжээ гэж хэлэнгүү тэнд байна гэж гараад ирэхээр Монголч ч гэсэн яг иймэрхүү зүйлс олон бий болоосаа. Тэгээ сүүлийн үед бас гайгүй би болоод байгаа юм шиг л шүү дээ. Саяхан бас нэг хүн одоо нөө үндэсний цэцэрлэг төрөлн гэж ярьдэн шүү дээ. Үндэсний парк лөө. Нөө ийм том талбай дугуй моондог талбай байдаг шүү дээ. Би очиж үзээгүй л дээ. Данчтай баха. Тийм нэрээ бүрэлдсэн. Тэнд саяхан нэг хүн фэйсбүүк дээр тавьчихсахгүй нэг хүн ийм ажлын бэлий. Тэгэд хэдэн 20 мянгатын дэвсгэртүүд ингээд ажлын бэлийтэй хамт олсон. Энэ нэг хүний ажлын хөрс юм шиг байна гэд оруулсан. Эзэн байвал хилээд ирээд аваарэ. Надад байгаа шүү. Тийм надад байгаа шүү. Зургийн бүр дараарай. Айгүй хөөрхөн тавьсан байсан. Доор нь хүмүүс айгүй олон одоо шеэр хийсэн. Тэгээд айгүй гоё санагдсан. Тэгээд
маш олон болох болтугай гэж бодсон би. Тэр эзэн нь олоод айгу баярлсан баха тий. За бас комментэд орж иржээ. За комментод харчээ. За нандаа маань. За энд суралцдаг хүмүүс их орондоо хэрэгтэй зүйлсийг хэрэгжүүлмээр санагдах юм. Тэгээ би эмзийн сургалт өгсөн энэ чиглэлээр ганц ширхэг жижиг лаборатори бий болгохоор мөрөөдөж байгаа гэнэ. За мөрөөдөл бий болох болтугай гэж яг энэ талаараас хүмүүс ярьдаг штэ. Би яг эмзүү чиглэл болоод эмнэлгийн техник технологиор сурж агаад явсан хүүхдүүдээс яг эмзүү тал дээр өөрсдийн гэсэн лабораторитой болох үнэхээр хэрэгцээтэй байдгаа гэж сонссон. Тийм тийм. Үнэхээр амжилт хүсье дэмжиж байгаа шүү. Одоо бидний зүгээс хийж чадах юм юу байгаа бол ямар ч байсан та нартайгаа энэ сайн сайхны төлөө Монголын төлөө гэсэн зүйлс бид нар үнэхээр дэмжиж байгаа шүү. Тийм ч учраас бидний нэвтрүүлгийн маань онцлог Монголд сайнаар нөлөөлөх хүн нэг бүрт гэр бүл нэг олгонд эргээр нөлөөлөх сайн сайхныг бид нарыг хүсэн бас тийм үн цэнтэйгээр нэвтрүүлгүүдээ хийдэг байгаа. Тийм манай Монгол орны хөгжлийн төлөө гэсэн зүйлийг бас бид нар авч явдаг байгаа. Тэгээ мөн дэлхийд гарсан монголчууд маань ч гэсэндээ илүү сайн сайхан яваасай, илүү сайн сайхан зүйлийг бас олж хардаг болоосай гэсэн зүйлээс гэдэг үндсэн дээрээс бид нар нэвтрүүлэг хийдэг байгаа. За тэгээ өргөжлөлөө коммент харахаас өмнө Нандан чимэгдээс нэг юм хэлмээр байна юу гэхээр за энэ эмзүүчийн лабораторийн талаараас айгүй олон хүмүүс хүсэж мөрөөддөг байх гэж бодож байна. Энийг гэсэндээ юун талд интернет байгаа лээ тий интернет орчин илүү сайн хөгжсөн мөлий интернет орчноор дамжуулаад энэ олон хүмүүс одоо эмзүүчийн талаар лабораторитой болох хүсэлтэй хүмүүсээс сугалраад нэг одоо групп болгоод өгч юм уу тий тэгж байгаа цаашдаа энийг ажил болгол бас илүү үр дүнтэй Монголд маа ч гэсэн бас хэрэгтэй баха гэж бас миний хувьд бодож байна. Магадгүй бас аль хэдийн нээсэн бол манай нэвтрүүлгийн доорч гэсэн та URL линкэн тий линкэн үлдээж гэх юм бол өнөөдөр нэвтрүүлгийг үзсэн хүмүүс орох боломжтой таны хүсэл мөрөөдөл зориг нэгтэй хүмүүс нэгдэх боломжтой гэж бодож байна. За тийм байна. За тэгээд алтан хуйг ингүй шалтгаан маань ингэж солонгос тендерч байгаа хүмүүс алхам тутамдаа мэдих зүйл байхдаа өглөө босгоо юу нэ босгоос ахуулаад цаг баримтлах юмд ойчлож зогсох хоолны соёл гэд тоочвол гинэ яг байна. Тийм бас автобусны буудлын дээр жирээгээ заг нөөчлөө зогсох. Тийм бүр ингээд бүр цуваа өссөн. Эмэг цэцтэй тий. Энэ юу илээ гэж бас бодсноо. Тэгээд ихчээс асуусан чи энэ автобусанд ойчилж байгаа юм чи ямар сони энэ те гэж харж байгаатай сүүл рүүгээ ингээд бодсон чинь өнөр айгуу дажгүй соёлтой гоё харагдд юм байна гэж бас бодоод өнгөрсөн. Айгуу шудраг байгаа байхгүй. Солонгос айгуу шудраг штэ ер нь. Оо мандраа ороод ирч сайн мандраа шалам орой минь байна. За. Kansas Royalty анхаа ирээд солонгос хүмүүсийг юунд тэгтлээ их яарч гүдэг юм болоо гэж гайхдаг байсан шүү гэнэ. Метроноос буугаад урсах шат руу бөөнөрөө гүйлдэхээр аваараас гарсан юм болоо гэж дагаажгүйгээд буруу гарцаар гарч байсан юмдаг гинэ. Тэгээ дараа нь тэгж гүйж байж ажлаа амжуулдаг гэдгийг нь ойлгосон даа гэдэг байна. Яг үнэ энэ бас айгүй авааштай тал тийм. Буруу гарцаар гарч исэн гин шүү. Нэрээ чи энэ тохиолдолд байлгаханд их олон хүнээс нэг төр төрлөсөн тийм. Төрөгдээд ялангуяа нөгөө эдний хордоор шууны терм ёг дээр тийм бас нэг хэсэг гарч байгаа даа шүү. Хүн байдаг тийм. Тэр бүр инээдтэй зүйл нэхэр би тийм бас шиндэр маях. Би буух болоог байх чинь хөөлгөө шиг газар хүмүүстэй хамт ингэж хагцаар яваа буухсаар байгаа ингээд тийм буух тохиолдол байдаг. Тийм тохиолдол байдгаа. Тэгээд эргээд бодоход инээдтэй ч гэсэн үнэхээр энэ хүн ам ихтэй завгүй бас их бали буюу хурдан гэсэн нийгэмд амьдарч байгаа хүмүүс аргагүй. Нандан чимэл хаагж дэлгөө яах вэ? Пэйж байгаа гэж тэгээд линк тавьчих. Манай юуны доор оруулж байгаа нэвтрүүлэнд тавьчих тэгж мэдсэн юм а гэдэг байхгүй. Тэгээ олон хүмүүс ч гэсэн яг энэ чиглэл дээр сурдаггүй ч гэсэн магадгүй мэдээлэл англи хэл дээр ч юм өөрийнхөө байгаа улс орныхаа хэл дээр шүү дээ. Олох юм бол бас энэ группт нэгдээд Монголынхаа сайн сайхны төлөө бас хамтдаа нэгдэцгээе. Тэгээ монголчууд юуны төлөө эвтэй бол хүчтэй гэж ярьдаг байлээ. За тийм үргэлжлүүлээд ярьцгаая. За ингээ хүмүүстэй уулзлаа. За харилцаа үйлдэл дээр бас анхаарах хэрэгтэй шүү дээ. Солонгосчууд чинь их яш за ихтэй хүмүүс. За тэгээд айхтар солонгос хүмүүс их мөрөн дээр нь гараад тавьдаг шүү дээ. Монголчууд бол ер нь найзан дундаа орчвол ингээл мөрөн дээрээ тийм ингээл явчихсан шүү дээ. Тийм болохоор солонгос болохоор айхтар маш их тон дотн биш л бол үе чи яагаад энэ хүй гэдэг ингэж бас хардаг. Тийм юу скиншип ер нь айхтар их
тэр биш уулсан Хүний та. бидний хүрээд идэггүй. Тэгээд метрон дотор ч гэсэндээ ингээд санаад ингээ хүрчих юм бол Айгу муугаад харж мараад би анх тэгээд хаш юу энэ ч одоо гэж боддог байсан л та. Тэгтээ нэрэл бас тийм байна. Ялангуяа нөгөө халуун Тийм шүү дээ. Халуун бол хэцүү. бүр хэцүү ингээд хүний ингээд гар ингээд шүргээ Эвгүй санагдаад муухай юм шиг өстэй болохоор тийм байдаг. За тэгээ ялгааг бас ахмад настай хүнтэй уулзах ч юм уу эсвэл эсрэг хүснийхээ хүмүүстэй уулзтаа гэсэн нэх хятар дотн биш бол бас хайхтар биеинд нэг хүрээд идэггүй. Тэгээд эднийхэн чинь хүрэх дотор бас гар барих ч гэсэн ороод байгаа шүү дээ. Мэдлэгтэй бол монголчууд гар барьдаг бол солонгос ясны хятар гар бариад идэггүй. Сүүлийн үед л Европ соёлчод гар барьдаг залуучууд бий болж байгаа. Бизнесийнхэн ч гэсэн гар барьдаг бол яг тэрний өмнөх үеийнхэн бол ерөнхийдөө дийлийнх нь масаар бол бүхийж мэдлдэг штэ. Тэгээ бүхийнх нь 90 градусуу, 45 градусуу, 30 градусуу зөвхөн толгойн юм уу. Зарим нь ингээ явчихж байна. Тэрнээсээ шалтгаалаад бас мэдчилгээнд дээр ч гэсэн маш олон одоо утга агуулгатай үйлдэлүүджээс ч байгаад байгаа. Тийм болохоор та ч гэсэн яг үйлдэл дээр маш их анхаарах хэрэгтэй. За тэгээд магадгүй ахмад хүмүүстэй гар барих тохиолдолд ч юм уус юм дамжуулж өгөх авах үедээ 100 гарнаас илүү их баруун гарыг ашигладаг байгаа. Тэгээд хэрвээ нас өндөр хүн бол монголчууд нөгөө золгохдоо тохооноос нь түшч өгдөг шиг солонгосчууд ч гэсэн айл болох түшээд өгөх юм уу авах тохиолдол их байдаг байгаа. Тэгээд ер нь бас монголчууд ч гэсэн ялгаагүй байт юм да. Нэг хуруугаар чичиж ярих ч юм уу тэгээд заах ч юм уу. Энэ нь бас нэг дуртай биш. Тий. Арт том байгаа. Яагаад члээд байгаа ч юм уу тийм байдаг тий. Тэгээд гар барихын үед бас одоо ахмад настай залуу хүмүүс хоорондоо ингээ гар барих тохиолдолд ахмад насны хэрвээ гар ингээд сунгаагүй бол гараа ингэж нэг бариад байхгүй. Ахмад насны хэрвээ ингээ гар сунгацсан бахал одоо чи залуу байлаа би ахмад залаа гэж. Би залуухан. За ингээд чи ингээ байхдаа хоёр гараа ингэж байх нэ. Тэгээд энийг бас мэдэхгүй хүмүүсээс байж магадгүй гэсэнээс бас ярьлаа. Тэгээд нэг тэгж бол гар нэг бариад тий. Онцгой тохиолдолд тэгээ бас ялж байгаа хүмүүс юм уу тий. Ахмад хүн гараа сунгааг байхаа залуу хүнээ хахтар сунгаад идэггүй шүү дээ. Тий. Тий. Би бас тийм нэг алдаа гаргаж ийсэн. За. Ахмад тастай гараа сунгахад би учиргүй гараа сунгаа. Барих ёстой болоо гэж одоо учиргүй барьсан чинь бас л өгөөл болсон л да тий. Тийм их эвгүй болоогүй л дээ. Гэхдээ жоохон эвгүй болоод өнгөрсөн. Тийм нэг дуршлаг би зүгээргүй. За энэ ховдоо алтан сах маань та хоёр надтай тэгдгүү шүү гихгүй юу. Та хүрээд ид одоо яах нь гэдэг ахгүй. За тэгээ солонгост ирээд бид нэр яг ямар үйлдэл үг хэрэглээ бас соёл дээр анхаарах тухай ярьж байгаа шүү. Та бас өөрийнхөө мэдж байгаа зүйлсийг бас хуваалцаарай. За тийм байгаа. Бас эвшээлгэх ч юм уу эсвэл шүдээжчлэх үедээ ч юм уу зарим тохиол кинонд ч гэсэн гардаг штэ. Өндөр настай хүний өөдөөс юм уухтаа ч юм уу те. Өөдөөс нь харж байгаа гэж заавал нүрээ ингээ хажуу тийш нь харж байгаад байдаг байгаа. Тийм болохоор яг хүндэтгэл гэдэг яг өөрийнхөө эвгүй харагдах тийм дүр төрхөө ч гэсэн тэр хүнээс нуух нь бас солонгос хүндэтгэл байгаад байгаа. Бас яг нөгөөтэйгээрээс соёлтой гэж хэлж болохоор те. За бэлэг дурсгалын хувьд бол маш өөр байгаа. Монголчууд бол маш их бэлэг дурсгал өгдөг. Тэгээд тэр нь өөрийнхөө хүсснийг өгөхөд нөгөө авч байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн айгүй баяр талархалтаар хүлээж авчаад тийм бэлгэний соёл илүү их байдаг. Гэтэл солонгос хувьд болохоор ялангуяа багштаа ч юм уу эсвэл эмчт баярлаа гэсэн сэтгэлээ илэрхийлэх гэхлээр энэ нэгэнд тийм зүйл байхгүй болохоор хахуулт ойлгочдаг тийм. Тэгэхээр айгүй болгоомжлох хэрэгтэй байгаа. За тэгээд бэлгэний хувьд болохоор яг зөв ойлгуулад өгөх гэж байгаа тохиолдолд таны сонгож байгаа бэлэг тань арх дарсчих юм уу ямар нэгэн тийм зүйлнээс илүү гар урлалын юмнууд эсвэл нөгөө үндэсний эд хэрэглэлт гэх юм уу эсвэл сувенир байх нь илүү боломжийн бэлэг бас нөгөө хүлээж авч байгаа хүмүүс ч гэсэн илүү сэтгэл нь сайхан хүлээж авд гоё бэлэгт тооцогддог байгаа дийлэнх солонгосуудын хувьд тийм болохоор эргээд байгаа миний хувьд ч гэсэн сувенир хүмүүст аяг хөгсөн тохиолдол илүү баярлж байгаа харагддаг. За бид нар чи өөрсдөө дуртай мэлэр заримдаа шоколада өгөн тийш дээ. Өөрсдийнхөө гоё гэсэн өөрсдийнхөө байр сууриас хүмүүс бэлэг өгөхлөөр заримдаа тохирдоггүй штэ. Тийм ба. Тэр хүмүүс ямар сорилттой яг юун дуртай тэрийг бас аягуулсан мэддэг хэрэгтэй тийм. Айгуу өрмөц тохиол гэх юм бол нэг таньдаг солонгос ах маань Монголын сүү компани шар өнгөтэй цаасан
хайрцагтай, шаргуутай. Бараг мэдлээ. Харахаа харуулсан дуртай. Солонгос хүмүүс бол нааруул иддэггүй штэ. Тэр дундаа бүр голд шилж агаад бүр хорхоо харуултанд нь дуртай. Тэгээ авчирч өхөр идснээ бүр ингээд айгу хямгадаж идээд нэг бараг битмээ иддэг штэ. Бид нэрний шигээр наал иддэг шиг. Тэгсэн энэ хамт гэж байгаа идэх хүн байдаг байхгүй юу? За. Тэгээ иймэрхүү хүмүүс биш бол солонгос хүмүүс нэг яхахтар ааруулна цагаан идэнд их дуртай биш. Тийм болохоор таас бэлгэн дээр анхаараараа өвхтөө мэдээж 2 гараараа өгөөд хүн танд бэлэг өгөөл бас 2 гараараа аваарай гэж хэлэх нь. Аха. За тэгээ бас бэлгэн дотор хэрвээ хэн нэгэн танд захиа хийсэн байвал тэрийг нь олоо харсан бол солонгос хүмүүсийг харахад би биэндээ ч гэсэн мэдсэн зүгээр ганц захиа өгсөн ч гэсэн би нэг одоо уншчих уу гэж асуудаг. Нөгөө өгсөн хүнээсээ. Тэгээ нөгөө хүн болохоор унших юм бол зүгээр үгүй яах юм бэ дараа нь унших юм бол хичнээн уншмаар яасан ч төвчээд цүхэндээ хийх шаардлагатай болдог шүү. Тэгээд дийлэн хүмүүсийн хувьд хол явахт нь ч юм өгдөг. Тэгээд захиагаа онгоцондоо сууж байгаад уншаарай гэсэн хүмүүс их байдаг юм шиг. Зарим тохиолдолд хүмүүс онгоцонд орж байгаа л ном гаргаал дотроос нь захиа гаргаал уншиж байгаа гэж олон байдаг. Тэгээд таны хувьд ч гэсэн хин нэгэн захиа ч юм уу те захиач ялгаагүй бэлэгч ялгаагүй яг нүүрэн дээр нь задлах бас тэмч одоо зөв соёл биш шүү. Солонгос хүмүүсийн хувьд бол ялангуяа боох бол гайгүй ч гэсэн яг боолтой бэлгийг эвтэйхэн задлана гэдэг бас урлаг шүү дээ. Ур чадвар шаардсан зүйл. Хүний өсөн бэлгээ муухай задлах муухай штэ. Тийм болохоор таас нэг андигнаж тийм нэг гоё задлал харж байгаа хүн ч гэсэн тийм харж байгаа байна. Өчиргөө ингээл Европ соёлч ерөөд ингээл шууд урд сэтгэл хөдлөлтэй штэ. Ваа гэж шууд онгойлгодод тийм соёлтой байдаг. Солонгос соёл арай өөр. Тийм. За ингэсэн байна. Одоо Алтаас ах маань ингэж хамт ажилладаг өндөр тушаалтай ахмад настай хүмүүстэй хоол идэхээр төрүүлээд орхиод босч болдоггүй штэ. Тэ гинэ. Яг үнэ. Тийм шүү. За босхоор болоо шаардлага гарсан бол за өстой хэд дахин мөхөл за уучлаарай би ингээ босоод төрүүлж босох гэдэг бүр яг үгээ хэрглэж байгаа төрүүлээд явах шаардлагаараа явлаа гэл тий. Тэгдэг шүү. Сануулж өгсөнд баярлаа. Өөр ямар соёл вэ? Тэрий яриаггүй. Зөндөл байгаа л та тий. Аха. За тэгээд бас хамтарч ажиллах тохиолдол сүүлийн монголчууд солонгосчуудын хооронд маш их олширсан байна. Тэгээд тийм болохоор бас нүүр тулж ярилцлага хийх, уулзалт хийх тохиолдлууд олширч байна. Ягаад ч энэ нь илүү үр дүнтэй байгаа учраас хүмүүс их уулздаг болсон байна. За тэгээд солонгосчуудын ер нь шийдвэр гаргах хугацаа зарим тохиолдолд урт байдаг. Мэдээж хүүхэн болгон дээр өөр л доо. Гэхдээ ихэнх тохиолдолд хугацаа өгдөг байгаа. Тэр хугацаанд заримдаа 2-7 хоног, 1-7 хоног заримдаа сарын дараа гэх тохиолдолч байдаг тийм. Бодох хугацаа байж хаажгаар тэрний цаанаас бидний хандлагыг юмд яаж одоо тэр хооронд чинь нэлээд магадгүй тийм судалгаа шинжилгээ дээрээс нь бичиг баримт үгөө аваа гарах тохиолдолд ямар хүн бэ гэдгийг тэр хугацаанд таньдаг стилний байгаа. Тэгээ тийм болохоор та ч гэсэн гэрээ хэлцээр ч юм уу ямар нэгэн ярилцлага ч юм уу уулзалтан дээр шийдвэр гарах одоо тохиолдолд хүлээх шаардлага гарах юм бол та төвчээртэйгээр хүлээгээрэй гэж хэлэх байна. Тэгээд тийм болохоор янз янзын асуудал гарахаас магадгүй эргээд та ч гэсэн тэр хүнийг таньж мэдэх боломж тэр хугацаанд байх учраас янз янзын тактик тэр донд байдаг шүү гэж хэлэх байна. Тэр дондоос таны хэр зэрэг хүлээстэй хүн байна, тэр юмд яаж хандж байна. Тэрийг бас анзаарах боломжтой учраас. За бас ийм уулзалтч бай, чөлөөтэй уулзалтч бай, хүмүүсийн хажууд ялангуяа ажил хэрэг дундч бүр юу болчтой. Ийм уулзалтын дунд бид нар монголчууд маань хятад хүмүүс нэг дуртай байгаад дгүй шиг солонгос хүмүүсээс Японы тухай японочууд юм болоод ямар нэгэн байдлаар ингээд энэ сэдв рүү хазаачих тохиолдол эвгүй уур амьсгал бий болчдөг байгаа. Тэгээ явандаа үргэлжлүүлээд нэг гол анхаарч исэн зүйл маань өөр тийшээ хандаад үл ойлголцох бий болох тохиолдол бас гардаг. Тийм болохоор заавал нэг шаардлагатай биш бол Япон ирээ явсан тухай ч юм уу Япон найзынхаа талаарч гэх юм уу Японтай холбоотой юм бас ярихгүй байхыг тийм шүү гэж хэлсэн. Тэгээ ер нь бас 8 сар гарчлаа. 8 сард юу болдог гэхээр 1945 оны 8 сарын 15-нд Японы дарлаа солонгос чөлөөлөгдсөн өдөр байдаг. Тэгээд яг 3 жилийн дараа буюу 48 оны 8 сарын 15-нд солонгос албан ёсоор улсаа тунхагласан байдаг. Тэгээд энэ өдрийг бас улс албан ёсоор олон нийтээр амрах, бас энэ үеийг өдрийг тэмдэглэх, иргэн дурсах өдөр болгож тэмдэглэдэг байгаа.
Тэгээ тийм болохоор яг бас Япон гэдгийг та санахтаа энэ өдрийг бас нэг санаарай. Энэ өдөр бас улаантай өдөр гэж ярьдаг бас олон нийтээр амардаг өдөр байгаа шүү гэж хэлэх байна. Тэгээд та анзаарах юм бол жил болгон яг улаантай өдрүүд байдаг. Улаантай өдрүүдэд яг бүх нийтээр амардаг учраас маш цөөхөн байгууллагууд л үйлддэг. Тийм болохоор таны ажил хэрэгч уулзалт ч юм уу ямар нэгэн байдлаар чухал одоо албаны байгууллагаар дамжих ч юм уу ийм зүйлс ажил хэрэг байгаа бол улаантай өдөр байна уугүй юу заавал нэг шалгаарай гэж хэлэх байна. Тэгээд та гадаадад байгаа бол Never ч юм уу тэгээ Daum ч юм уу Солонгосын нэг сайт руу ороод Солонгос календарыг заавал хараарай. Тийм тий. Тэгээд зарим хүмүүс юу гэсэн бэлээ Google-ийн ч юм уу өөрсдийнхөө хэрэгэлдэг календарн дээрээ Солонгосын тэмдэглэлт өдрүүдийг бас гарахаар тэмдэглэдэг болсон мөлий. Тэгээд гих мэтчлэн одоо зөвхөн Христ итгэлтэй холбоотой тэмдэглэлт өдрүүд ч юм эсвэл буддаатай холбоотой тэмдэглэлт өдрүүд ч юм уу иймэрхүү маягийн янз янзын тэмдэглэлт өдрүүдийг өөрийнхөө хэрэгжилж байгаа аппликейшн дээр календар дээр бас гарч ирэхээр тэмдэглэсэн байдаг болсон болохоор та бас юмыг яаж мэдгүй ажил хэргийн уулзалтаа төлөвлөгтөө ч юм уу эсвэл бичиг баримтаа авах та ч юм уу те энэ өдрүүдийг нэг шалгаж байгаараа гэж хэлэх байна. Тэгэлгүй яах вэ? Яа тэгээд хамгийн сүүлд нэрийн утасны талаар ярих гэж байна. За нэрийн утас маш чухал байгаа шүү дээ. Тэгээд ер нь нэрийн утасыг Солонгост стандарт нь бол бараг стандарт гэж хэлж болохоор англи усыг Солонгос үсгээр хийдэг байгаа. Тэгээд Солонгосон ч гайгүй хэрнээ англи дээр болохоор хүмүүсийн нэрийг та заавал зөв бичих хэрэгтэй болдог. Миний хувьд болохоор нэг тийм туршлага гэдэг. Миний сурчсан сургуульд манай нэг Солонгос багшийг монголчууд маань урамшуулад айгүй гоё тийм өргөмжлөл хийж өгөөд нөгөөхөө цаас биш нэлийн бүр төмөр дээр айгүй гоёор хийж өгсөн байхгүй. Тэгээд тэрэн дээр Солонгос үсгээр биш англи үсгээр нэрийг бичсэн. Тэгсэн нөгөө англи үсгээр нэрийг буруу чичжээ. Өөрийнх нь хэрэгэлдгээр биш. Ялангуяа өөрийнх нь нэрийн хуудсан дээр байдгаар биш. Гэвч тэрэн дээр нь айгүй гоё хийгээд зургийг хүртэл оруулсан байгаа байхгүй өргөмжлөл дээр. Уг нь аюу сэтгэл гаргаад хийсэн. Нэрийн боровчсон байдаг. Тийм. Тэгээд тэр багш маань юу гэж тоглож байгаа юм л да хөөрхөө. Тэгээд өөрт нь айгүй анх сэтгэл нь эвгүй л байсан баг. Наа чи миний зураг байгаа л да. Тэгэхээр наадах чи миний өргөмжлөл биш. Нэр нь өөр учраас. Тийм, нэр нь өөр. Наа чи минийх биш, миний зураг байгаа гэж ярьжсэн байгаа. Тийм болохоор та ч аюу анхаарах хэрэгтэй зүйл яхаа аргагүй нэрийн хуудсан дээр их нэрийг нь та заавал нэг шалгаараа. Эднээс ч нөгөө нэг Э битүү задгаа те Огийн ч гэсэн бичгтээ өөрөөр бичдэг уугаа ч гэсэн өөрөөр бичиж байгаа болохоор яг англиар хөрүүлэхтэй нэр нь ямар болж байна та сайн шалгаж байгаараа гэж хэлэх байна. За тэгээд сүүлийн үед бас хан зүсгийг хэрэгжилж эхэлж байгаа. Тэгэхээр Япон хятадтай хамтарч ажил нь олшроод эхлэхээр хүмүүсийн аргагүй ихэнд одоо бизнесмэнүүд бол хан зүсгийг хэрэгэлдэг болсон байгаа. За тэгээд дээрэс нь өөрийнхөө цэ зургийг бас хамт хэвлүүлдэг болчихсон байгаа. Тэгэхээр энэ ч одоо хэн блэ бодохгүйгээр зургийг хараад таньчихна. Тий, айгүй олон харж ирсэн юм байна. Зэр зургтай тийм нэр утас. Тэгээ ялангуяа сүүлд ингэж байгаа нөгөө хүнээ бас аюу хүндэлж байгаа хүндлэл болж бас нэг илэрхийлэгдэж байгаа. Тийм болохоор заавал одоо царийг нь санах гал зарим хүмүүс л нэрийн утас дээр бичдэг ш тэдэн сарын тэдэнд тэгж урж явахдаа уулзаад тэрийгээр дамжуулж уулзсан хүн гэж тэмдэглэл бичиж авдаг. Яг бодит байдал дээр бас хүний нэрийн утсан дээр тийм нэмэлт одоо юм бичих, тэмдэглэл хөтлөх ер нь бас соёлгүй үйлдэл гэж бас олон танигдсан байдаг. Тийм болохоор та ч гэсэн яг нэрийн хуудасаа хийлэх гэж байгаа бол сүүлийн үеийн Солонгосын соёлд ийм зүйл орж ирж байгаа шүү гэж хэлэх байна. Бас хоёрт нь яг ихлээр нэг талыг нь хоосон үлдээдэг юу гарч ирж байгаа. Артал нь нэгтэл дээр нэгтэл дээр тийм бичдэг. Тэгээд яаж юм ихлээр тэрнийхээ арталт нь заавал бас өөрөө ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад мемо гэсэн хэсэг гаргаад мемо хийх буюу тэмдэглэл хийх хэсгийг үлдээж байгаа хүмүүс байхад өөрийнх нь утасны дугаар нэр нь аль нэг нь байхгүй тохиолдол бас байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгээд би тийм нэрийн утас харсан ингээд каллиграфаар өөрийг нь зурцсан. Тэгээд өөрийнх нь нэр нь байгаад утас нь байхгүй байсан. Тэгээд надтай салхаас өмнө өөрийнхөө утсыг хичээд өөрөө гараараа бичээд өгсөн. Тэг яагаад тэгээд хийсэн болоо гэсэн
утсаа сүлэгдээ их солиод ар солонгосчууд чинь. Утас нь Тийм шүү дээ. утас нэг солих тусмаа зарим тохиолдолд гэрээнээсээ болоод дугаараа тэрчгээр нь солих ч юм уу. Өөрийн телефоноос шилжих боломжгүй бол тэгэхээр дугаараа солих тохиол их гарч байгаа учраас нэрийн утсаа өөрийнхөө зурагтай имэйл хаягтай оруулчингуудаа утасныхаа дугаарыг өөрөө яг тэр үедээ ямар утас сэргийлж байгаа вэ тэр үеэрээ бичиж өгдөг болсон юм байна. Тэгэд өөр бас яах юм бол яг нэг ажлын онцлогтой, мэргэжлийн онцлог өөрөө ямар зүйл хийж ийн яг тэрнээсээ шалтгаалаад нэрийн утсаа маш гоёор шимгэлдэг болсон мөлий. Тийм пластикч гарцсан, тунгалагч гарцсан. Одоо юу гэх юм цэцгэр юм идэг бол цэцгийн одоо хэлбэртэй ч юм уу тийм үстэй баг жишээ нэ эсвэл одоо зураг авдаг бол зурагчны одоо камерны дүрстэй баг жишээ нэ айгүй олон гой тийм онцлогтой нэр усуд гардаг болсон байна лээ. Тэгэлгүй яхаа тэгээ бас дээрээс нэг хүмүүсийн эргээд санахад тэр чинь бас нэг амархан санагдах тактик болж байгаа санагдаад байгаа. Тэгээ яг ялангуяа пластик бол норсон ч асуудалгүй тэгээ буцаал арччихад болох. Цаас бол зарим тохиолдолд урсаад урагдах тохиол байдаг те. Би бүр бас нэг модныг харж ирсэн байна. Бүр ингэ түлээд гоё ингэ хийцэн. Өө тийш дээ. Тэр чинь woodburning ингээд хийцэн ингээд бүр түлээд бүр айгуу гоё woodburning ингээд бичсэн. Тийм бүр нэр ус харж ирсэн байна. Айгуу гоё харагдсан нэлээ содон чамин. Байгалийн. Тийм. Айгуу органик. Айгуу гоё харагдсан. Бас нэрийн утсан дээр бид нар бас анзаарах зүйл юу гэхээр та хэрвээ ялангуяа эрэгтэйчүүд нэрийн утсаа юунаа хийдэг штэ. Төрөвчөндөө хийцэн тохиол байдаг те. Гэтэл эрэгтэй хүмүүсийн төрөвчөнд ихвчлэн хаана байдаг вүлээ? Өмнөний харталтай. Өмнөх нь харталтай те. Тийм өмнөний арын карманаас та хүний нүдэн дээр гаргаж ирээд наа гэд нэрийн утсаа өгж байгаа хүмүүсийг солонгос бол маш цөөхөн харна. Тийм болохоор та ч гэсэн яг түнтэй айлхаагүй тэгэж ашиглаж байгаа бол та нэрийн хуцааны тусдаа кейстэй буюу тийм савтай болоорой. Солонгост бол яг тэрийг авахтаа хүн ч гэсэн бас нэг гоё сэтгэлтэй хүлээж авахгүй хаа гэж бодож яг бол бид нар ч өөрсдөө нэрийн хуцаа тусад нь хийж хадгалдаг, тусад нь яг авч явдаг хүмүүс учраас тусдаа байдаг учраас. Тэгээд дээрэс нь хүнд нэрийн хуцаа өгөхдөө хоёр гараараа тэгээд магадгүй би чамд нэрийн хуцаа өглөөхэд чамайг шууд ингээд уншихтахаар чам руу харууллаа. Тийм өөрлөг чам руу одоо өөрийнхөө нэрийг харууллаа. Туцынхаа дуур ингэж хараад гэл хүмүүс нэрийн утас аваад аянд ажилдаг ийм юм аа чамайг бүтэн нэр чинь ингэ гэдэг юм уу гэж үргэлжлүүлээд ингэж харлаа. Шууд харахад амар өөрлөнд харлаад өгнө шүү дээ тийм үү. Тэгэж өгдөг байгаа. Тэгээ энэ ч гэсэн бас ялгаагүй соёл байгаа. Хүндэтгэж үзэж байгаа юм бас нэг хэлбэр байгаа. Тийм болохоор та шууд уншигдахаар яг өөрийнхөө нэрийн утсыг өгж явах юм бол ахаас солонгос хүмүүстэй ажиллахад анч нь монголчуудаас арай өөр монголуудаа гэж харж арай нэг өөр соёл мэд гэдэг монголуудаа гэж харахад гэх тийм мэдрэмжийг төрүүлэх болно гэж бодож байна. За тэгээд гих мэдчлэн маш олон төрлийн анхаарах зүйл бидний амьдралд бас гарч байдгаа. Тэгээд өнөөдөр нэвтрүүлгийн манцыг ингээд дуусгах болчихсон байна. Тийм болохоор хамтдаа өнөөдөр нэвтрүүлгийн өндөрлөг эргээд бас зөндөө байгаа учраас за бид нар өнөөдөр арай нэг өөр талаас нь ярилцах гэж байна гэсэн студиэс нэвтрүүлэг маань танд хүрч магадгүй байгаа. Тэгэхээр таны хүлээж байгаа сэдв байх юм бол хийхийг хүсэж байгаа хамтдаа асуудлахыг сонсох хүсэж байгаа сэдв байх юм бол бид нартай санал бодлоо хуваалцаарай гэж хэлэх байна. За тийм шүү. Тэгээд бидэнд бас комментар бичээд явуулаарай. Ийм талаар хүмүүс ерөнхийдөө сонирхож байна. Ийм талаар та ингээд нэвтрүүлэг билээдчээ ч юм уу те. Эсвэл нэвтрүүлэг та ийм зүйл ярмаар байна гэх юм бол бидэнд бас коммент мессенжерээр холбогдоорой гэж хүсмээр байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Үнэхээр хүний бүрд маш их баярлалаа. Бас сонцгоолоод нэг зүйлийг дурдахыг хүсэж байна. Амтэн чимээг лавг жоо маань оруулсан байгаа линкэн дээр та бүхэн бас дарж ороорой. Бас энэ пэйж нь ямар байгааг үзээрэй. Хин нэгэнд бас энэ линкийг дамжуулаарай. Үнэхээр Монголд эмнэлэг, эмзүү гэдэг маш нэгэн шаардлагатай даруй хэрэгтэй яг энэ салбарын хөгжил байгаа учраас таас нь лабораторийг дэмжээрэй гэж хэлэх байна. Бас уриалах байна. Тэгээд за тэгээ нэвтрүүлгийнхаа төгсгөл цахим хагуудад дахин нэг удаа танилцуулъя. Тэгээд манай вебсайт бол www.md1.radio.com гэсэн нэртэй байгаа. Тэгээд мөн Facebook хаяг маань Mongolian Diaspora гэсэн нэртэй байгаа. За бидний одоо танд хүргэж байгаа Mongolian Diaspora Internet Broadcasting-ийн хуудсанд гадна бидэнд бас YouTube дээр channel буюу суугаад байгаа. Тэгээ YouTube дээр та MD1 заавад радиогоо таах юм бол бидний одоо плейлист буюу ингээд
холбосон яг үзэх боломжтойгоор нэвтрүүлгүүд маань жагсаалтаараа гарч ирнэ. Тэгээд нэгд өдөр болгоны гайхамшигт ном, хоёр дахь өдөр болгоны дэгжин зүрх, өнөөдрийн соустууд нэвтрүүлэг болоод 5 дахь өдөр болгоны Beauty Life нэвтрүүлгээд дэс дараалалаар нь нэмэхсээр мэдээлэл хүлээж авахар бол та YouTube-с хэдэн ч удаа үзэж болохоор бас бусадтай шеэрлэхэд амар байхаар танд зориулаа хийсэн байгаа шүү. Та мэдээж бас subscribe хийгээрэй гэж хэлэх байна. За тэгээ энэ хүртэл бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Тэгээ дараагийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай. Сайныг үлдэхтэй Зүрхшээхгүй байцгаая. Баяртай.